та бүхэндээ дөнгөж түрүүхэн хэлж байсан Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод цаашдын одоо гарц шийдэл юу байна тухай ярилцахаар студид маань эдийн засагч Жаргал сайхан, эдийн засагч Ганбаатар нар, улсын хурлын гишүүн Ганбаатар нар хүрэлцээрээд байна. Та бүхэнд орой минь дүргийн сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. За тэгэхээр мэдээж Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын тухай асуух гэж байгаа учраас хамгийн түрүүнд эдийн засагч хүнээс тодруулмаар байна л да. Ер нь өнөөгийн нөхцөл байдлын байдал яагаад ийм байдалд хүрчив, юу бас нөлөөлөв гэдэг зүйл бас яригдах байх. Ер нь эдийн засаг дотор байгаа хүмүүсийн сайн дурын солилцооны дотор аль зэрэг одоо төр оролцож байна. Төр оролцсон хүчээр орж байгаа шүү дээ, тийм ээ. Энээсээ хамаарсан олон жилийн явж ирсэн тэгээд нэмэгдээд хажуугаар нь гол мөнгө олдог байсан минералуудын үн буураад экспорт багасаад ирэхээр бид зүй ёсныхон байранд л ирж байгаа юм л. Тэгэхээр одоо бид тэрнээс хамаарч амьдэрсэн. Тэр хизээш дуусахгүй, хизээш унахгүй юм шиг амьдэрсэн. Уг нь энэс хамгаалдаг тэр нөгөө байгалийн баялагын сан үн өндөр байхад нь мөнгө хадгалаад буурхаар нь төсөв рүүгээ оруулдаг механизмыг улс төрчид их олон жил ярьсан боловч юу ч хийгээгүй. Ер нь бол Монголын энэ төр засгийн эрхийг барьж байгаа улс төрчид сонгуулиас цааш харахгүй. Тэгээ зөвхөн ямар ч хамаагүй үнээр энэ төсвөө хэрэгжүүлнэ, биелүүлнэ гэж явж ирсэн учраас тэр нь бас боломжгүй. Өнөөдөр бид энэ байдалд орчоод байгаа юм л да. Таны хувьд ч гэсэн эдийн засагч хүн, дээрээс нь улсын хурлын гишүүн хүн. Тэгэхээр улсын хурл яг энэ нөхцөл байдлыг ер нь дээшлүүлэхийн тулд энэ онд яг ямар арга хэмжээ авч ажиллав? За улсын хурлаас бол тодорхой арга хэмжээнүүд авч байна. Гэхдээ миний хувьд бол одоо бие даагч зөвлөлийн гишүүн бие даагч маш олон эдийн засгийн арга хэмжээнүүд дээр нь бол энийг ингэж засаач, тэгж засаач гэдэг гаргалгаануудыг гаргадаг. Харамсалтай нь их хурл дээр шийдэж байгаа зарим шийдлүүдтэй бол би санал нэг биш байдаг. Санал нэгддэггүй. Тэгэхээр тэнд гарч ирсэн шийдвэрүүдийг би тоочж миний ялагдсан саналуудыг одоо ярьж ирсэн дор бол яг эдийн засгчийнхаа хувьд би өнөөдөр яах ёстой вэ гэдэг талаар би саналаа яриул болж байна, тийм ээ. Яг эдийн засаг гэдэг өөрөө юу юм бэ гэхээр их олон янзаар тодорхойлдог. Энэ ерөөсөө юм болгоны тухай шинжлэх ухаан юм шиг байдаг. Ер нь бол зүгээр товчоор хэлбэл Монголын эдийн засаг гэдэг бол Монголын хүн болгонд аймаг дүүрэг аж ахуй нэгж гэр бүл хувь хүн болгонд мөрөөдлийнхаа хэмжээнд чадлынхаа мэдлэгийнхаа хэмжээнд хийж бүтээх боломжоор хангахыг хэлдэг. Энэ боломжийг бий болгохыг хэлдэг. Манайд бол бизнес сектор боломжийг тендер гэж үзээд сайд болсон улс төрийн хэдэн нөхдүүд өөрийнхөө компанид олгодог. Энээс болж маш олон бизнесмэнүүд хүндэрдэг. Энэ ахаад үндэстэн дамсан корпорациудын Монгол зүгээр л тавьж өгсөн. Өнөөдөр үндэстэн дамсан корпорациудын маш их нөлөөнд Монголын эдийн засаг бүр хаат болсон. Та нарт би ганцхан жишээ хэлье. Яг уу магадгүй их ярьдаг жишээ л дээ. 2009 оны 10 сард оюу толгойн гэрээг үзгэлж байхад дараа жилээс нь эхлээл одоо ерөөсө тэрний маргаашаас нь эхлээл 10,000 ажлын байр бий болно. Төсвийн 3.1 гэж байгаа шүү бүр. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг гэдэг зарим реклам дээр нь явж байгаа. 3.1-ийг Монголд оюутлогоос бий болно гэж хэлж байсан. Өнөөдөр яагаад энэ болохгүй байгаа юм? Тэгэхээр л гадаадын одоо үн ханш буурсан барьсан л гэж ярьдаг. Энэ Монгол оронд бий болж байгаа энэ үндэстэн дамсан корпорациудын мөн ялгаагүй Монголын томоохон олигарх бүлэглүүдийн энэ том гэрээнүүд Монголын маш олон жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хуу хамж аваад өнөөдрийн эдийн засгийн байдлыг бий болгочлоо. Дараагийн асуулт нь энэс ямар гаргалгаа байгаа вэ гэдэг дээр би хариулахад бэлэн байна. Өнөөгийн бодит байдал одоо жишээ нь би ганцхан оюутлага гэж ярих гээгүй. Өнөөдөр Монголын олон том улс төртэй холбогдсон гэр бүлүүдэд зориулж Монгол банкны ерөнхийлөгч нь Зол Жаргал 4 их найт төгрөгийг хэвлж зах зээл рүү оруулсан. Энэ том спекуляц гэж ярьж байгаа. Мөнгөний болон ашиг донтсон энэ үйлдэлүүдээс болж маш олон жижиг дунд үйлдвэрлэгч компаниуд маш хүнд байдалд орж байгаа. Ажлын байр нь алдагдчихж байгаа. Орлого алдагдчихж байгаа. Та нар бодоод үз. 1.5 тэрбум долларыг гаднаас зээлж аваад том гэр бүлүүдтэй одоо энэ улс төрчид өгсөн. Тэгэхэд $1 1370 төгрөгөөр өгсөн.
Дараа нь тэр хүмүүсийн тансаглалынхаа мөнгөндөө тэр Сингапур, Хонконг руу тэр мөнгүүд явсан. Энэ талаар бүр баримттай би ярьж байна шүү дээ. За тэгвэл яг энэ нөхцөл байдлаас гэдэг юм уу? Бацаргалын одоо мэдээлэлүүд ч байгаа, миний вебсайтн дээрс мэдээлэлүүд байгаа. 4 удаа би Монгол банкны ерөнхийлөгчд хариуцлага тооцож энэ асуудлыг их хурал дээр ярья гэдэг асуудал тавьсан. Тэгэхээр гаргалгаа би та нарт ярихад би бэлэн байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай яг ийм их нөхцөл байдлуудаас үүссэн Монголын эдийн засагт бий болсон энэ байдал их том инфляц явагдаж байна. Мөнгө үнэгүйдэж байна Монгол төгрөг. Энэ бүхний суурь шалтгааныг би гадаадын хөрөнгө оруулалттай тэр үндэстэн дамжсан корпорац гэж ярихаас өмнө би дотоодын одоо компаниудын хоорондох өрсөлдөх чадварын асуудал дээр тулгуурлаж ярмаар байна. Монголын компаниуд өрсөлдөх чадваргийн суурь шалтгаан бол төр засаг энэ компаниудын ажиллах, амьдрах нөхцөлийг олон өөр ялгаатай төвшин тавиад өгсөн. Хоорондоо өрсөлдөх хэцүү. Жишээлбэл одоо хөнгөлөлтөө зээл өгнө. Хорвоо төр хөнгөлөлтөө зээл гэж байхгүй шүү дээ. Зөрөөг нь бусдад төлж байгаа юм л та. Энэ хөнгөлөлтөө зээл өгнө гэхээр компаниуд хоорондоо өрсөлдөхийн оронд хөнгөлөлтөө зээл авахын төлөө байлдчихж байгаа. Одоо жижиг дунд үйлдвэрүүдийг бүгдээрэнд нь хөнгөлөлтөө зээл өгч чадахгүй шүү дээ. 5% зээл тийм. Тэгэхээр энэс чинь болоод нөгөө хүмүүсийн юм хий бүтээ өрсөлдөе гэсэн энэ үзэл энэ тэр хүсэл эрмэлзлийг бид хазаарч байгаа. Энэс болоод түүнээс хүн болгон сайн сайхан амьдрыг чадлаараа хичээ гэсэн хүсэл мөрөөдөл байгаа. Тэрнийхэн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ талаас нь макро эдийн засгийн бодлого талаас үзмээр байгаа. Тэгээ ингээд яагаад ийм ялгаатай төвшөнд яваад байна гэхээр төр засгийн тэр янз бүрийн хөнгөлөлтүүд байгаа юм. Үнийн бодлого байгаа. Үн хязгаарлаж байгаа бол төр засаг үн тогтоож байгаа буруу хэлбэр буюу зах зээл эрэлт нийлүүлэлтийн буруу мэдээллийг өгснөөр бид нар шийдвэр гаргахдаа нөө буруу мэдээлэл дээр үндэслэсэн учраас өрсөлдөх чадваргүй шийдвэр гарч байгаа. Гэх мэтээр мөн одоо өрсөлдөх чадвартай байхын тулд тухайн салбарт олон компаниуд адилхан хоорондоо өрсөлдөж иж илүү өгөөжтэй дэлхийн зах зээл дээр гарах боломжтой. Тэгэд энэ бүхнийг одоо нэгдгсэн ийм энэ зах зээлийн хооронд нь өрсөлдүүлсэн энэ бодлого байхгүй бүх юм нь төр ороод ер нь одоо төргүй салбар байхгүй болчихлоо шүү. Энэ бүхнээс болоод өнөөдрийн байдал гараад ирсэн. Тэр мөнгөний зөөлөн бодлогууд одоо ялангуяа энэ нэг талаасаа бондын мөнгө хямдханаар аваад банкуд тэрийг өөр дээрээ барьж агаад нөгөө талаасаа засгийн газар өрөндөө баригдчихад байна шүү дээ. Тэгэхээр сандрахта дотоодын зах зээл дээр 17% хүүтэй жилийн бонд гаргаад байгаа юм. Тэгэхээр бэлэн мөнгөтэй хүн 5% мөнгө 5% 3% өртөгтэй мөнгө авсан бол тэрийг 17%-т нь байрлуулад улсынх нь мөнгөөр аваад мөнгө гадагшаа гаргахгүй байх боломж бүрдчихэд байгаад л хамаг өчр байна. Тэгэхээр таны ярьж байгаагаас ойлгож авахд төр бол бүх салбартаа гэдэг ч юм. За тухайлбал эдийн засгийн салбарт бол оролцох шаардлага уу гэж үзэж байна. Төр оролцох шаардлагатай хэд хэдэн юм байгаа. Хүний аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдал, хүний эрхийг амь насыг хамгаалсан бүх стандартыг тогтоогоод тэрийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хүчээр сахиулах ёстой болохоос биш өөрөө газар нь ороод нэг болоод хөл бөмбөгийн шүүгч заримдаа бөмбөг ирэхээ өөрөө гол хийж болохгүй шүү дээ. Яг ийм нөхцлөөр бид яваад байгаа юм. Энэ явах нь ашигтай байгаа юм бас. Төрөөс бол зохицуулалт их шаардлагатай. Тий. Сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Зөв зохицуулалт хийх. Та нар тийм би бол эзэн засгийн жаргал сайхангүй санаануудтай одоо санал нэг байгаа. Дээр нь яг өөрийнхөө бодлоос бол нэмж хэлэхэд тийм төрөөс зохицуулалтыг бол их тодорхой болгох ёстой. Тэгээд тэр нь юу гэсэн үг өгөөлөө шүү дээ. Одоо манайд ялангуяа неолибералист одоо энэ дэлхийн банкны хортой зөвлөгч нарын зарим зөвлөгөөнүүдээр төр юунд ч битгий оролцох гэж төрийг одоо төрийн өмчийн хувьчил бол Монгол орныг зүгээр сүрүүлсэн шүү дээ. Шок терапи гэж ярьж байгаа. Зочир эмчилгээ. Шокыг бид авсан одоо хүртэл бид терапи аваагүй байгаа. Үндсэндээ энэ Орос, Польш, Монгол гуравт хэрэгжүүлсэн зүйл. Би энийг дэлгэрэнгүй яриад явах. Зүгээр хамгийн гол нь төр зохицуулахгүй байх ёстой гэдэг дээр би зүгээр санаа хэлэхэд төр менежментэнд тэр бизнесийн удирдлагт хамаагүй оролцохгүй байж болно гэдэг бол байдаг. Оролцож болно. Оролцохгүй байж болно. Оролцохгүй байвал сайн. Гэхдээ төр менежментэд оролцохгүй байна гэдэг бол төр өмчгүй байна гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Та нарт одоо ингээд тийм ээ Codelco гэдэг одоо зэсийн маш том компани. Чилийн Codelco.
100% төрийн өмчт. Төрийн өмчт болохоос биш тэрийн үл контрактаар тэр хувийнхан менеж хийж болно. Төрийн өмчн дээр биш Норвег, таны сая ярьсан Чиле ингээд ийм орууд тэр өмчтэй байж болж байгаа. Яагаад гэвэл тэнд удирдлага нь ил тод тэр аль нэг намын төлөөлөл биш. Хүмүүсийн удирдах ил тод болж чадж байгаа учраас энэ төрийн өмч байгаад үн хүрхээр нь зарах нь зөв онлон. Өнөөдөр манай тэхгүй. Өнөөдөр Монгол улсад төрийн өмч байхгүй болсон шүү. Монгол улс төрийн намуудын өмч нь байгаа та мэдэж байгаа. Тэр энээс тойрох үүднээс бид ийм яриа гаргаж байгаа болохоос төрийг өөрийн абсолютли бити юмд оролцоо гэсэн. Энийн ялгааг бас сайн ялгаа загнах хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ яриасаа илүү ингээд энгийн байдал руу гэдэг ч юм ард иргэдийн амьдрал руу илүү чиглүүлж яриа гэж бодоод байна. Бид нэр их дээгүүр яриад ам шиг санагдаад байна л да. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд иргэдийн амьдрал доройтж байна. Эдийн засаг доройтсон байна. Цалин авч чадахгүй байдал хүрчихсэн аж ахуйн нэгжүүд энэ. За хамгийн гол нь бүр иргэд хүртэл ярьж шít. Ажилтай байгаадаа баярлая. Цалин авахгүй нь хамаагүй те. Ажилтай байгаадаа баярлая гэж байгаа иргэд хүртэл байна. Тэгэхээр энэ иргэдийн эдийн засгийн асуудлыг, энэ эдийн засгийн нөхцөл байдлын доройтсон асуудлыг ард иргэдийн нуранаас арай илүү чөлөөлөхийн тулд яах ёстой юм болоо? Ард иргэдийг улам их ажиллах, тэрнийхээ хэмжээгээр мөнгө олох боломжийг нэмэгдүүлэх, татварыг багасгах, тэр хүмүүсийн ажиллаж байгаа компани өндөр бүтээмжтэй болох юм бол ард иргэдийн шууд ажиллаж шууд тэр өндөр ашгаас хүртэж авах энэ боломжуудыг илүү өгөх нэг талаас. Тэр бол аж ахуйн нэгжүүд хин гэсэн үг үү тий. Аж ахуйн нэгжүүд хийж нөгөө татвар бага өгөөд өөрийнхөө тэр компанийг өргөжүүлэх боломж өгөх юм бол нөгөө ажилчдын цалин нэмэгдэн ш нэг талаас. Тэгээд ингээд ерөнхийдөө бол энэ төр яг энэ арга хэмжээг л хийгдэхгүй байгаа учраас тэгээд төрийн өөрийнх нь хэмжээ их том эдийн засгийн бараг 40-50% тэнцээд байдаг. Тэг хүмүүст юм бий болгоогүй байхад нь илүү мөнгө өгөх хандлагатай. Төрийг хувийн секторыг бүр ингээд балбаж ягаад наадуулна төрийн секторын хүмүүст хамаагүй өндөр цалин өгөх бодлоготой, илүү орон байрах бодлоготойгоос болоод хувийн сектор өрсөлдөж чадахгүй байгаа юм л. Тэгээ энээсээ хамаарад манай бүтээмж буураад байгаа юм. Тэгэхээр яах вэ гэхээр бид юуны өмнө энэ чадлынхаа хэрээр бид амьдрах хэмжээнийхээ хэрээр амьдрах хэрэгтэй. Зээл ингэж тасралтгүй авахаа болох хэрэгтэй. Зээл авахдаа төлж чадах уугүй гэдэг асуудлыг хариулж ийж юунд авах гэж гэдгийг авах хэрэгтэй. Одоо яаж юм гэхээр зээлээр төлдөг ийм тойрогтой орцсон. За энэ тойрог бол яваандаа гэрээ шиг явсаар байгаа нэг газар яаж чадахгүй байдал хүрэх тийм их л болчиход байгаа. Энэ бүхнийг л яг энэ утгаараа бол төрийг илүү хариуцлагатай жижигхэн тэгсэн мөртлөө за төрийн өмч нь байлаа гэхэд менежмент нь тусдаа улс төрийн намаас ангид ингэ хийх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэвэл улс төрийн намуудын мөнгө хаанаас гарч ирж байгааг ил тод болохгүй бол энэ хүмүүс улс төрийнхөө намыг санхүүжүүлэхийн тулд хүмүүсээс ил дал зээл аваад дараа нь манай албан тушаалаар тендерээр төлөөд байгаад л хамаг асуудал. Ганбаатар гишүүний хувьд Бидагч гишүүн тэгэхээр улс төрийн намуудын одоо гаргаж байгаа шийдвэрүүдэд шууд утгаараа нөлөөлөх бас ингээд нөгөө юу н гэдгийг юм дээ арай бага байна уу гэж хэлж болохоор байгаа юм л та. Тэгэхээр намуудын хувьд ийм асуудалтай байгаа боловч Бидагч гишүүдийн зүгээс бас өөрсдийн санаа бодлоо шийдвэр гаргах төвшөнд илэрхийлэхэд юу одоо саад болоод байна. Мэдээж ард иргэдийн нуруунд дээр хүнд ачаа өргөдөж байгаа нь ойлгомжтой байгаа учраас мэдээж ард иргэдийн дундаас сонгогдсон хүмүүс учраас тэднийхээ төлөө юм хийх ёстой байх л гэж би бодоод байна л та. Бид Монгол орноо аварч чадна. 2016 он сайхан жил болно. Бидний шиг шудраг ямар нэгэн олигарх бүлэглүүдээс олон улсын болон үндэсний зарим нэг бүлэглүүдээс хараат биш хүмүүс гарч ирж маш олон үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжиж ажлын байр бий болгож Монгол орноо аварнаа. Одоо манан бол ерөөсөө 100% хараат. Тэгэхээр би одоо зүгээр гаргалгаанууд дээр хэдэн зүйл ярмаар байна л да. Одоо ба шүү дээ. Төсвийн орлогын одоогийн байдлаар 12% нь 100 төгрөг дутмын 12 төгрөгийг бид үндсэндээ гадаадын зээлийн хүү зээлэнд явж байгаа. Энэ янзаараа байвал 2018 он гэхэд бид 25% нь гадаадын хүү зээлэнд өгнө. Монгол оронд бий болж байгаа баялаг одоо төсөвт орлого олж байгаа орлогын 4 төгрөг дутмын нэгийг нь бид гадаад өгнө гэсэн үг. Энэ бол аюул. Энэ бол яг одоо энэ олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хортой зөвлөгөөний буйнд бид өрөнд барьж эртэн дидэгдсэн гэсэн үг. Тэгээ одоо би зүгээр та нарт
нэг төрөүний бит хоёрын ярьсан жаргал сайхан гонч гэсэндээ бидний ярьсан зүйл бол нэг том зүйл биш шүү дээ. Өнөөдөр одоо тийм ээ Эрдэнтийн үйлдвэр төрийн өмчт муу сайнаараа дуудуулж явж байгаа. Тэнд авилгал байж болно. Тэгтэл өнөөдөр багш эмчнэрийн төсвийн бүх мөнгийг нуруунд дээрээ тээж 25 жил явж ирлээ шүү дээ. Тэгэхэд түүнээс 3 дахин түүнээс ч илүү 3 дахин том оюут толгой төсөвт олигтой юм оруулахгүй байна л гэдэг асуудлыг бид ярьж байгаа. Одоо тэд зогсоогүй. Өнгөрсөн жил ихэд та бүхэн улсын хурлын гишүүд бүгд л дэмжиж баталсан шүү дээ. Яг хин гэдэг дээрээ биш тийм ээ. Би олон болно. За тэгээд байна шүү дээ. Хоёрдугаарт би нэг зүйл хэлээ. Бид 25 жил зах зээл буруу явсан. Үүний гаргалгаа юу байна вэ л гэж асууж байна. Би уг нь яриагаа уг нь дуусгах байсан да зүгээр гол санаа бол шүү дээ. Нийт бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчид эзэдийн холбоогоор танхимаараа дамжуулж засгийн газартайгаа хилцээрт орох хэрэгтэй. Оюут толгой дээр Монголын компаниудыг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаатай болгоё. Одоо Fluor гэдэг Америкийн инженерийн компани үндсэндээ 72% нийлүүлж байгаа. Жиндүү гэдэг компани одоо 3 хятад нийлүүлэгч байгаа. Тэднээс нийлээд 80-аас илүү хувийг нь нийлүүлж байгаа. Манад нэг хэдэн мэйлийнхэн байгаа. Энэ дээр Монголын энэ жижиг дунд үйлдвэрлэгчдийг бараагаа нийлүүлдэг тэр нь ажлын байр бий болно. Дээр нь нэмээд үндсэндээ Японтой одоо эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа л гэж ярьж байна. Сайд нар хоорондоо байгуулчаад дараа нь бизнесмэнүүдэд та нар очиж энэ гэрээг хэрэгжүүл гэж хэлдэггүй маа. Эхлээд бизнесмэнүүдтэйгээ ярьдаг. Монголоос юу нийлүүлэх юм? Давс нийлүүлэх юм уу? Бэйли нийлүүлэх юм уу? Эсвэл зис турбаа нийлүүлэх юм уу? Тэр юмаа бизнесмэнүүдээс захиалгыг аваад тэр бизнесийн холбоо нь эзэдийн холбоо нь Японы эзэдийн холбоотой ярилцаж ойлголцоод тэрийн сайд нар хэлбэржүүлдэг. Тэгснээрээ макро микро төвшөндөө олон хүмүүс ажилтай болно, орлоготой болно. Үндсэндээ зүгээр сайд болсон өөрийнхөө компанид нэг тендер олж өгч зах зээл нийлүүлэхийн оронд Япон руу юм уу эсвэл Орос руу, Хятад руу, Америк руу гадаад зах зээл дээр нийт Монголынхаа компаниудад тендер олж өгөх гэж явах нь үндсэндээ бидний эдийн засгийн гол ажил. Энийг бол яг 3 талд хэлцээр гэж нэрлэнэ үү? Бизнес эдийн засгийн хэлцээрүүд гэж байдаг. Бизнесмэнүүдийг хүндэтгэж төр засаг нь ярих ёстой гэдэг л зүйлийг би яриад байгаа. Сүүлийн үед Монголын компаниуд уул уурхаагаас бусад чиглэлээр нэлээд идэвхтэй явагдаж байгаа. Идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж гадагшаага махны экспорт хийж тэр махны лазасан консервыг Орос руу гаргаад эхэллээ тийм ээ. За урагшаага мах гарах асуудлыг ярьж ин гэх мэтэр энэ эдийн засгийн ус хямрал гэдэг бол нэлээд олон залруулга хийдэг. Энэ залруулга бас явагдаж байгаа тэмдэглэх хэрэгтэй. Тэгээ өөрөө нөгөө агуулгаар ардчилсан. Тэгээ эдийн засгийн чөлөөтэй юм эдийн засгийн суурин тийм учраас иймэрхүү зохицуулалт явагдаж байгаа. Энийн илэрлэл нь энэ төр засгийн хямрал байгаа юм. Үзэл бодлын хямралууд байна тийм зөрчиж байна. Уул уурхаагаас гадна бусад чиглэлээр монголчууд шинээр юм бодож эхэлж байна. Тэгээд энэ бүхэн бол би одоо ирээдүйд зөв чиглэлтэй болчихлоо гэж бодож байгаа. Нэг ийм юм сонирн байна л да. 2016 одоо тэгэхээр чин түрүүн гарсан мэдээллүүдээс харж байхад бол энэ уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүдийн энэ экспорт буурсан. Дээрээс нь за бас өмнө манай нэвтрүүлгээрч ярьж л байсан ингээд ургацаа алдлаа, хэмжээгээр ургацаа алдлаа. Тэгвэл яг энэ одоо хямрал чин цаашдаа дараа жил ч гэдэг юм уу дараагийн жилүүдэд бүр одоо хүндрэх юм шүү. Хямрал гэдэг бол зохицуулалт. Хин юу хийж чадахгүй бэрхшээл тохиолбол яах гэдгийг зааж өгч байгаа. Энийг хувь хүн сураад тэрнийхээ хэмжээгээр бизнесээ зохицуулах эрх чөлөө өгдөж. Ганцхан энэ нөхцөлд нөгөө үнийг хиймлэр барьж байгаа энэ бүхэн чинь улмал саад болоод байгаа. Тэм учраас бид нар бол 1990 онд энэ эдийн засгийн одоо чөлөө зах зээлийг сонгосон байгаа. Чөлөө зах зээл бол та бидний хоорондын солилцоо сайн дурын үндсэн дээр явагдах ёстой. Хүчээр биш. Тэгэхээр түрүү одоо ингээд үн зохицуулаад эсвэл төв томоор ороод эхлэхээр тэгээ ялангуяа ингээд явууж идэх эхлэхээр энийг хүчээр зохицуулаад болдог. Тэгээ татвараа төлж чадахгүй болохоор өршөөдөг. Одоо юм бол өршөөдөг юм. Энэ бүхэн систем чинь хүмүүст маргааш итгэлийн алдахыг хүргээд байгаа. Төрийн зүгээс улсын хурлын зүгээс гэдэг юм уу шийдвэр гаргагчдын зүгээс яг одоо энэ эдийн засгийн хямралын эсрэг ямар арга хэмжээ авч иж энэ хямралыг зогсоё гэж зүйл ярьж байгаа юм болоо. За
ямар ч байсан өнөөдөр Монголд орж ирж байгаа орлогоудаа хэдхэн хүмүүсийг баяжуулах биш нийт монголчуудаа ашиг тустайгаар зохицуулт хийгээсэ гэдэг нь нэгдүгээр ажил. Жишээ нь өнөөдөр одоо за дандаа л оюутлогоо ярьлаа гэж битээ буруутахаараа намайг зур уул уурхайн томоохон гэрээнүүд нэг одоо оюутлогын гэрээхэд эхний улирлаар 572 сая долларын орлого олцсон байгаа. Тэрний 52% нь алтнаасаа олсон. Зэсээсээ биш бүр алтнаасаа илүү их олж байгаа. Энэ бүх баримттай зүйл. Тэр Дашдондгоо яриад Дорж Готов сэтгүүлч яриад байгаа нэг зүйл байгаа шүү дээ. Ганбаатар ерөнхий сайд сайхан бэлэг хоёрын хинэн зөв ярьж байгааг нягтлъя гэж байгаа. Энэ Ахмад сэтгүүлч хамгийн зөв юм ярьж байгаа шүү. Би одоо энэ янзаараа ингээд бүх баримтуудыг яриад байхад таг дугаа байгаад байгаа бол одоо би үндэсний аудитын газарт өгөхөөс барахгүй. Энэ зүйл Монголд ашигтай байх ёстой гэдэг асуудлыг ярих ёстой. Ашиггүй юм бол тодорхой бай. Энэ ямар ч нэмэргүй энэ тухай бодоод хэрэггүй гэдгээ тодорхой болгоо. Нэгдүгээр улс төртөө хийдэг ажил, хийх ёстой ажил. Хоёрдугаар хийх ёстой ажил гэвэл бид төсвийн одоо орлого тасалдсан 534 тэрбум төгрөгөөр үндсэндээ эхний 6 сарын байдлаар тасалдчихлаа. Энэ бол маш ноцтой асуудал. Орлого юунаас болж тасалдав? Тэгэхээр бидний хамгийн гол эхлэх ёстой ажил бол бизнес эрхлэгчдийнхаа институцийн хувьд, яг тэр бүтцийн хувьд тэгэхгүй гэр орныхоо гадаа байгаа хэдэн одоо тэр төрийг тэрвэрсэн хэдэн улс төр эдийн засгийн бүлэглүүдтэйгээ гэрийнхээ гадаа ойчрлуулж ярих биш ээ. Яг бизнес эрхлэгчдийн институцийн хувьд ярилцаад хэдүүлээ юу хийх вэ? Эх орондоо нэмэн өртөг шингээд юу хийх вэ? Гадагшаа юу зарах вэ гэдгийг л ярих хэрэгтэй. Энийг өөрөө 3 тал хилцээр гэж нэрлэдэг. Үйлдвэрчин эзэдийн холбоо, засгийн газар 3 энэ хилцээрийг хямралын үед ярьдаг. Би санаагаа илэрхийлэх үүднээс ганцхан жишээ яриад би одоо зогслоо. George W. Bush ерөнхийлөгч байсан, Америкийн ерөнхийлөгч байсан. Америкийн 2 өндөр нурсан. Нурсны дараа юу болсон бэ гэвэл тэр нөхөр гүүж ирээл байдлыг хараад юу болов гэдгийг арт түмэндээ хэлсэн. Цаашид яах вэ гэдгээ яг энэ 3 талд хэлсээр нийгмийн түншлэгч талуудтайгаа ярилцсан. Бизнес эрхлэгч нартайгаа энэс яаж гарах вэ? Цэргийнхаа төсвийг яаж нэмэх вэ гэдгээ ярилцсан. Иргэд маань яаж одоо анхаарал сарамжтай явах вэ гэдгээ ярилцсан. Тэгэл юу болов цаашид бид юу хийх вэ гэдгээл нийгмийн оролцогч талуудтайгаа ярилцсан гэж байгаа шүү дээ. Тэгэхгүй улс төрс нь хоорондоо ингэ зөвлөл ярилцсанараа бол Монгол улс үдэд хамаагүй хөгжсөн байх байсан. Үр дүнгүй үр ашиггүй их олон ярилцлагын цаана дахиад үр ашиггүй ярилцлага болоод идэг. Хувийн сектор төр хоёр яриад ингээд үнэхээр амжилтанд хүрхэл байсан. Ийм байдал болоогүй. Ганц яагаад ингэж байгаа вэ гэдгийг л бид миний бодлоор бол энэ төр засаг тогтворгүй байгаа байдал бол маш их нөлөөлж байгаа. Энэ хурлын гишүүн сайд болдог болсноос хойш төр засгаар жил болгон тоглодог болсон. Ялангуяа бүрэлдэхүүний өөрчлөлөө гэхэд бүтцийн өөрчлөлтөөс зогсоохгүй бол энэ яам тамгын газрууд ч одоо өглөө босоход нь үүсгэсэн байдаг боллоо. Үр дүндээ шийдвэр гаргахгүй, бизнес нь гаццсан, төсвүүд нь зогсцсон. Үр дүнд нь төсвийнх нь төлөвлөгөө нь буруу болчихно. Төсвөө хийж чадахгүй учраас 2 3 татхаад байгаа. Айн Рандын нэг үг байт юм л да. Тийм ээ. Эрх мэдэлд хүрсэн шийдвэр гаргаснаар намууд хоорондоо зөвшөлдсөх юм бол фашизм шүү гэдэг үг байдаг. Тэрний өмнөх үгийг манайхаа хэлдэггүй юу гэвэл ард иргэдийнхаа жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч бизнесмэнүүдийн жинхэнэ гэж үг хэлж шээ. Төлөөлөлтөө зөвшөлдсөхгүйгээр бизнес улс төр бизнес эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдөө одоо ард иргэдийн төлөөлөл гэж итгээд зөвлөлдөх юм бол энэ фашизм болчихно. Тийм учраас би түрүүн хэлээд байгаа юм нь тэр том бүлэглэлүүдтэй төрийг тэрвэрсэн авилгал идэж уудаг одоо тийм ээ тэр Рио Тинтогийн баахан бууны нохоонуудаа тэрвэрлдэж хилэлцэх биш. Тэдний бууны нохоонууд монголоор дүүрэн байна. Мөнгөний авч идэж уудаг. Тэгэхээр үндэсний жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэлийг төлөөлсөн хүмүүстэй ширээн дээр сууж ярих нь бидний үндсэн аргачлал. Эзэдийн холбоо гэж байгууллага байдаг. Танхим гэж байдаг. Тэдний гишүүнчлэлтэй. Цаа уучлаарай. Харамсалтай нь бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Гэхдээ бидний ярилцлагын төгсгөл бид ямар нэгэн шийдэлд хүрэх ёстой. Гэхдээ миний бодлоор бол ард иргэд бол хүнжлийнхаа хэрээр хүлээж их ёстой юм байна. Дор дорноо ер нь амьдрал өөрийнхөө төр засгийн хувьд бол ингээд ярилцдаг юм уу яа тийм ямар нэгэн байдлаар ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлыг аврах эрхтэй. Гэхдээ яаж аврах хэсэг би бол мэдэхгүй. Тэгэхээр иргэд маань бас энэ тал дээр өөрсдийн дүгнэлтээ хийсэн байх.
Студид маань хүрэлцэн ирж бидэнтэй ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Ажил үйлсэд амжилт хүсье.